Сайн байцгаана уу, би Туул байна. За нуруу нугалмын эмч chiropractor мөн уламж талгаа ухааны хэмж зүүнтэн засалж байгаа. За өнөөдөр би та бүхэндээ өмнөх бичлэгийнхаа үргэлжлэл болгоод нурууны өвдөлтөнд core булчингийн үүрэг хэрийн за тэг core булчин хөгжүүлэх нь ямар ач холбогдолтой талаар ярилцсан. За өмнөх бичлэгээр бол диск түлхэлттэй үед ямар шинж тэмдэг илэрдэг, ямар үед эмчэд хандах яг диск түлхэлт гэж юуийн талаар тайлбарлаж ярилцсан баа. За core буюу төв булчин гэж яг юу вэ? Нуруу өвддөг хүмүүст ерөнхийдөө core хөгжүүл, за төв булчин чинь сул байна, хэвлийн булчингаа чангалаарай гэж бол их зөвлөдөг байгаа. Гэхдээ энэ төв булчин гэдэг нь зөвхөн хэвлийн урт талын six pack бол биш юм аа. Тэгвэл ямар булчингуудыг төв булчин гэж хэлдэг вэ, нэрлэдэг вэ? За нуруунд ямар үүрэгтэй мөн яаж хөгжүүлэх бэ? Мөн нурууны асуудалтай хүн ямар дасгалаас эхэлж болох вэ? За өнөөдрийн бичлэгээр энэ бүхнийг та бүхэндээ тайлбарлаад төгсгөлд нь гэртээ хийж болох 5 суурь дасгалыг бол зааж өгье. За нэгдүгээр төв булчин гэж юу вэ гэдэг талаар ярилцъя. За эхлээд хамгийн түгээмэл буруу ойлголтыг та бүхэндээ тайлбарлаж өгье. За төв булчин гэдэг маань зөвхөн хэвлийн булчин биш юм аа. Төв булчин гэдэг нь бидний биеийн төв хэсгийг хүрээлж их бие болон арцгийн хөдөлгөөнийг удирдахад хамгийн ихээр оролцдог булчингийн системийг хэлж байгаа. За үүнд бол мэдээж хэвлийн урт талын булчин орно. Гэхдээ хажуугийн булчингууд, нурууны гүний булчин, за гадаргуу булчин, өрцний булчин, арцгийн ёроолын булчингууд зэрэг маш олон бүтэц ингээд хамтран ажилладаг байгаа. Та өмнө нь transversus abdominis multifidus oblique зэрэг нэрийг сонсож байсан байж магадгүй. Гэхдээ эдгээр нэрийг бүгдийг цээжлэх шаардлагагүй. Хамгийн чухал нь бол core бол нэг булчин биш, хамтран ажилладаг булчингийн системийг нэрлэж байгаамаа гэдгээ ойлгоод авчвал болж байна. За хоёрдугаарт бол төв булчин нуруунд яагаад чухал вэ? Бид өдөр тутамдаа сууж байгаа босдог, алхдаг, бүх юм өргөн за хүүхдэд тэврэн тасгал хийн. Эдгээр хөдөлгөөний үед нуруу арцэг болон их бие янз бүрийн хэмжээний ачаалал ирдэг байгаа. Тэр үед төвийн булчингууд тухайн хөдөлгөөнд тохирсон хүчийг үүсгээд их биеийн хөдөлгөөнийг удирдахад бол тусалдаг ба. Тэгэхээр энэ төв булчин хөгжүүлнэ гэдэг маань өөрөө нуруугаа хөдөлгөөнгөө хөшөөшөг хатуу болгох биш, эсрэгээрээ за тэр хөдөлгөөн болон ачааллыг илүү сайн хянаж удирдах чаддаг биеийг хөгжүүлэхэд хамгийн чухал байгаа даа гэсэн. За 3 дугаарт бол энэ төв булчин сул байх юм бол нуруу өвддөггүй гэж маш олон хүн асуудаг. За энэ нэг чухал зүйлийг ойлгох хэрэгтэй. Нуруу өвдсөн хүн бүрт таны төв булчин сул учраас нуруу чинь өвдөж байна гэж хэлэх нь хэтэрхий энгийн тайлбар. За нурууны өвдөлт бол олон хүчин зүйл нөлөөлдөг. За жишээ нь өмнөх бэртэл гэмтэл байж болох нь. За хөдөлгөөний ачаалал, буруу байрлал, биеийн ерөнхий хөдөлгөөн, ажлын орчин, нойр, стресс, хоол зэрэг олон зүйл нөлөөлдөг. Дээр нь тамхи бас ордог. За тиймээс core exercise бол нурууны эрүүл мэндийн нэг чухал хэсэг болохоос биш, бүх нурууны өвдөлтийг шийдэх бол ганцхан арга биш юм аа. За дөрөвдүгээрт бол core-ыг хөгжүүлэхийн тулд шууд эзний таталт хийх ёстой юу гэж асуудаг. За core гэхээр хүмүүс хамгийн түрүүнд хөвтөж байгаад бүтэн өндөж суудаг sit up, эсвэл мөр нурууны дээд хэсгийг баг зэрэг өргөдөг нэг хагас хэвлийн богино таталтуудыг төсөөлдөг. За эдгээр нь өөрсдөө муу тасгал гэсэн үг биш. Энийг хийж болно. Гэхдээ нурууны өвдөлттэй эсвэл тасгал хөдөлгөөний шинээр эхэлж байгаа хүмүүс бол заавал эдгээрээс эхлэх шаардлагагүй. Бид эхлээд амьсгалаа удирдах сурна. Тэгээ дараа нь хөдөлгөөний хяналт, дараа нь тэсвэр, дараа нь булчингийн хүчийг нэмж ингэж ийм дөрвөн зарчмаар л ахиулж тасгалаа явдаг ба. Хамгийн энгийн дасгалуудыг та бүхэндээ зааж өгье. Нэгдүгээр дасгал нь амьсгалын дасгал. За эхний дасгал бол төв булчингаа мэдэрч идэвхжүүлж сурах дасгал. Дээшээ харж өвдөд та хоёр өвдгөө нуглаад хэвтээрээ хөлийн улаа шалан дээр тавина. За нуруугаа хүчээр шал руу наах шаардлагагүй, бас хэд хотоолдохож болохгүй. Тэгэхээр өөрт тухтаа тэр дунд зэргийн байрлалд нуруугаа байрлуулна. За хамраараа 50 амьсгаа авна. Амьсгалаа гаргахтаа хин нэгэн таны гизүү зөөлөн түлхэж байгаа мэт хэвлий болон бэлхүүс орчмоо зөөлөн чангална. Хит их болоод дотогш бүх гизээ сорох шаардлагагүй. Амьсгалаач төгжих хэрэггүй. Чангалсан хивээрээ хивээ амьсгалж чадаж байх нь өөрөө чухал. Тэгэхээр 5-10 секунд бариад суллана хэвлийн булчингаа. За үүнийг 5-8 удаа давтаж хийж болно. За энэ дасгалын зорилго хэвлийн булчингаа чангалахтаа биш, амьсгалж байхдаа төв булчингаа удирдах сурахад байгаа. За 2 дугаар дасгал саяны яг байрлалаасаа эхэлнэ. За яг саяны байрлал дээрээ
дээш харж хөвцөн хэвээрээ өвдгөө нуглаж хоёр хөлөө шалан дээр байлуулсан хэвээрээ байна. За энэ дээрээ нэмдэг нь төв булчингаа дахиад зөөлөн идэвхжүүлж татаж өгнө. За одоо нэг хөлөө газраас баг зэрэг өргөж буцааж тавина. За дараа нь нөгөө хөлөө өргөнө. За энэ ингээд алхаж байгаа мэт ээлжилж хийн. За хэрвээ энэ танд хэд их хялбар байх юм бол 2 хөлөө 90 градусд өргөөд за 2 гараа дээш нь өргөсөн байрлалд хэвтээд өвдөг болон ташаа ойролцоогоор 90 градусд орно. За эндээс нэг хөлийн өсхийг шал руу айжмаар буулган зөөлөн хүргээд буцааж өргөнө. Дараа нь нөгөө талдаа хийн гэсэн. За хөлөө буулгах үед нуруу бол хит хотоож юм уу хөдөлгөөнөө удирдах чадахгүй байх юм бол хөлөө тийм доош буулгах шаардлагагүй хэр хоол буулгаж байгаагаас илүү хөдөлгөөнөө хянаж байгаа хэсэг нь чухал. Тэгэхээр хит их нуруугаа хотоолгож оролцуулж болохгүй гэсэн. За тал бүрдээ 6-аас 10 удаа хийгээд 3 оролтоор орвол сайн байна. За тэгэхээр дасгал 3 blood bridge дасгал байгаа. За 3 дахь дасгал бол арцэг өргөх дасгал. За тэгэхээр төв булчингийн дасгал ярьж байхад яагаад үзэгний булчин ажиллаулаад байгаа юм бэ гэж бодож иж магадгүй нуруу дангаараа ажилддаггүй. Тэгэхээр ташаа, арцэг, өгзөг болон их биеийн булчингууд хөдөлгөөний үед хамтран ажилддаг байгаа. Тэгэхээр дээшээ харж хөвдөөд 2 өвдгөө нуглаад 2 хөлөө ойролцоогоор ташааны хэмжээтэй байрлуулад за гараа биеийнхээ 2 талаар доош нь харуулж алгаараа доош нь харуулж тавина. За төв булчингаа зөөлөн идэвхжүүлээд өгзгөө чангалаад арцгаа шалнаас айжмаар өргөн гэсэн. Хит өндөр өргөх шаардлагагүй мөрнөөс өвдөх хүртэл бие ойролцоогоор нэг шулуун шугам үүсгэхэд хангалттай. Энд нэг нийтлэг алдаа байдаг. Арцгаа өндөр өргөхийн тулд нуруугаа хит хотоолгоод байдаг. Тэгэх шаардлагагүй. Хөдөлгөөнийг өгзөг болон ташаа орчимд илүү мэдрэхийг хичээгээрэй. Дээд байрлалд 1-2 секунд бариад аажмаар одоо буулгана гэсэн. 8-аас 12 удаа хийж эхэлж болно. За тэгээд 3 оролтоор орох юм бол маш сайн. Дасгал 4 маань bird dog гэдэг нэртэй дасгал байгаа. За энэ дасгал гар өвдөг дээрээ 4 хөлсөн байрлалд орно. За бугуугаа мөрнийхөө доор өвдгөө ташааныхаа доор яг энэ тэгшин одоо ширээ шиг байрлалд орно. За нуруугаа хит хотоолохгүй хит бүгдээлэхгүй өөр тухтай neutral байрлалаа олно. Төв булчингаа зөөлөн идэвхжүүлнэ татна гэсэн үг. Эхэлж байгаа дасгал хийж байгаа хүн байх юм бол хөл гараа тус нь өргөөд тавьж болно. Үүнийг сайн хянаж чадах юм бол нөгөө нэг хөлөө аргаш сунгаад нөгөө гараа хамт одоо сунгана гэсэн үг. Тэгэхээр баруун гар зүүн хөл дандаа эсрэг талаар явна. Буцааж тавина. Дараа нь зүүн гар баруун хөл хоёр хамт сунж өргөн. Энд гар хөл аль болох өндөр өргөхын зорилго биш. Урагшин одоо тэгшлэн гэсэн үг. Харин арцган дээр чинь аяга ус тавьчихсан байна гэж төсөөлөөрөө тэгэхээр тэр усыг асахгүй байгаа мэт арцэг их бие хэд савлуулахгүй доктортой байлгаа зөвхөн гар хөлөө сунгана гэсэн. Тал бүрдээ 5-аас 8 удаа хийж болно. За дасгал 5 болохоор хажуу талаараа хийдэг планк байгаа. Хажуугийн планк гэж нэрлэдэг. За тэгэхээр эхлэгч хувилбарт бол хажуугаараа хөвтөн тоогоо яг мөрнийхөө доор байрлуулна 2 өвдгөө нуглана. За одоо төв булчингаа зөөлөн чангалаад тохоо болон өвдгөөрөө тулаад арцгаа шалнаас өргөнө. Толгой, мөрг, ташаа нэг шугамд ойрхон байвал сайн. За бие урагшаа эсвэл хоошоо эргүүлэхгүй байхыг хичээгээрэй. Мөн амьсгалаа төвчөхгүй. Эхлээд 10-аас 15 секунд бариад буулган тал бүрдээ 2-оос 3 удаа хийх юм бол сайн байна. За хэрвээ энэ хялбар болоод ирэх юм бол хугацаагаа айжмаар нэмэгдүүлээд явж болно гэсэн. За эдгээр дасгалыг хэдэн удаа хийх вэ гэж асууж магадгүй хүн болгонд ондоо. Тэгэхээр яг саний хийсэн 8-аас 10 удаа ч юм уу те 5-аас 8 удаа та өөртөө тохируулаад эхэлж болно гэсэн. За тэгэхээр 3-аас 5 дасгалыг сонгоод 10-аас 15 минут бол хийхэд хангалттай. За жишээлх юм бол түрүүний хэлсэнтэй bridge, bird, dog зэрэг хамтд нь хийж болох нь хамгийн чухал нь олон давталт хийх биш те хөдөлгөөнөө зөв хянаж хийх нь хамгийн чухал таны булчин одоо ажиллах юм аа. За дасгал хэд хэлбэр болоод ирэхүүд давталт хугацаа тэгээд ачаалал багаар нэмэгдүүлж болно. Диск зүлхийлэлттэй бол эдгээр дасгалыг хийж болох уу? За энэ асуултыг маш их асуудаг. Тэгээд MRI-д диск зүлхийлэлттэй гэж гарсан гэдэг нь автоматар та ямар нэгэн дасгал хийж болохгүй тий. Юу гэдэг хөдөлгөөнгөө одоо хэвтэж амрах ёстой гэсэн үг биш. Ерөнхийдөө диск зүлхийлэлт дүнбэрийн шийд тэмдэг адилгүй. Тиймээс дасгал хийх үед биетэй нь хэрхэн хариу үзүүлж байгаагаа ажиллана гэсэн үг. За булчин ажиллаж баг зэрэг ядарч байгаа мэдрэмж бол маш одоо
зөв хийж ин гэсэн. Харин дасгал хийх тусам таны өвдөлт үзмнөөс хөл рүү улам доош тархах те өвдөл нэмэгдэх, бадаралт нэмэгдэх те булчин сулрах зэрэг мэдрэмж нэмэгдэх юм бол энэ дасгалыг та тань тохирохгүй байна, эсвэл буруу хийгээд байна гэсэн үг. Тэгэхээр энэ дасгалыг хүчээр өөрчлөх шаардлагагүй. За мэдээж хөлний хүч шинээр сулрах, даамжих, цав орчин, мэдээ алдах, шээс эсвэл өтгөнөө барих чадварт өөрчлөлт гарах зэрэг шинжил ирэх юм бол YouTube-ийн дасгал дагач хийхээс илүү яаралтай эмнэлэг орох шаардлагатай шүү. За ерөнхийдөө өнөөдрийн бичлэгээс 3 зүйлийг та бүхэн санаад аваарай. Нэгдүгээр төв булчин гэдэг маань зөвхөн хөвлийн урт талын булчин six pack биш юм байна. За биеийн төв хэсгийн хөдөлгөөн тогтвортой байдлыг хамтран удирддаг булчингийн ерөнхий систем юм байна. За хоёрдугаар тийм төв булчингийн дасгалын зорилго нь өөрөө нуруугаа хөшөөшөх хөдөлгөөнгүй бүр юм хатуу чанга болох биш, харин өдөр тутмын хөдөлгөөн ачааллыг илүү сайн удирдах чаддаг болгоход юм байна. 3-дугаарт хүн бүрт тохирох ганц сайн дасгал гэж байдгүй юм байна. Хүн бүрийн шинж тэмдэг төвшин өдөрт өөр байдаг учраас тохирсон дасгалаас эхэлж ачаалаа аажмаар нэмэгдүүлэх нь хамгийн чухал юм байна гэдгийг та бүхэн ойлгоод аваарай. За хэрвээ энэ бичлэг танд хэрэг болсон бол хадгалаад нурууны асуудалтай ойр дотны хүмүүс рүүгээ хуваалцаарай. Мөн би нурууны өвдөл, дискний асуудал, за зөв хөдөлгөөн, төв булчингийн дасгал болон өдөр тутмын нурууны арчилгааг нэг дор багтаасан нурууны эрүүл мэндийн онлайн хөтөлбөр бэлтэж гин. Тэгээ зүгээр хідэн дасгал өгөөд орхих биш те, нуруугаа өөрөө ойлгоод ямар үед юу хийхээ мэддэг болоход чиглэсэн юм хөтөлбөр байх болно. Тэр энэ хөтөлбөрийн мэдээллийг та бүхэн авахыг хүсэх юм бол комент хэсэгт сургалт гэж бичиж үлдээгээрэй. Тэгээ дараагийн бичлэгээр нуруу өвддөг хүмүүсийн хамгийн түгээмэл хийдэг алдаануудын талаар ярилцъя. За тэгээ мөн энэ суугаа та бүхэн subscribe хийгээд өгөөрэй. Тэгвэл би улам илүү хэрэгтэй бичлэг оруулах болно. За тэгээ дараагийн бичлэгээр уулзцаая. Баяртай.